чөлөөтэй хийгээд санхүүжилт авдаг шүү дээ. Суралцагчид ер нь одоо Боловсролын ерхий газар болон одоо Ховд аймаг дэх Политехник коллежтэй хамтраад бид бол энд багш нарын сайн туршлага за тэгээд бас тодорхой хэмжээнд нөө сургалтынхаа үр дүн тийм ээ туршлагыг түгээн илрүүлэх юм үйл ажиллагааг бол хамтран зохион байгуулж байна. За энэ дээр бол ялангуяа мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хэрэгжиж байгаа entrepreneurship суурилсан хувь хүний ур чадрыг хөгжүүлэх гэдэг хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрийн багш нарын уулзалтуудыг ингээд сургууль болгон дээр нь хийж байгаа. За нэг ясандаа энэ яг хэрэгжиж байгаа орчинд нь байгаа орчинд нь багш нар очиод төлөн туслаа. За эргээд багш суралцагчтайгаа хамтраад энэ хөтөлбөрийн үр дүн ямар байгаа юм бэ? Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багш нар өнөөдөр те ямар одоо бас асуудал байна хэрэгжүүлэхэд тулгамдж байгаа асуудал байна уу? За суралцагчид энэ хөтөлбөрийг одоо суралцахад бас ямар одоо тийм ээ сайн тал бас сул тал байна гэдэг ийм одоо эрэлт хэрэгцээгээ тодорхойлох, тэгээ хамтран хөгжихтэй ийм зорилготой бол ийм бас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ мэн бол ингээд бас аймаг болгонд ингээд очиж тэгээ сургууль дээр нь багшийг ажлын байранд нь хөгжүүлэх юм зорилготой хэрэгжиж байгаа учраас бас маш их өвдөнгөө өгж байна. Энэ талаараа бид нар бас өнөөдөр одоо энд ингээд ярилцаад сууж байна. За Ховд Политехник коллеж дээр хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөр бол өмнө нь туршигдсан хөтөлбөрийг дахиад яг аль бие усны хөтөлбөрт ороод ингээ хэрэгжүүлэхэд бүх одоо суралцагч бас энэ хөтөлбөрөөр суралцахад бас ямар одоо давуу тал гарч ийнэ гэдэг талаар манай багш нар бол бас сайн дуртуудаа ярьж байна. Энэ бол бас үр дүнгөө өгж байгаа юм байна гэж бид харж байна. Ер нь бол бидний бас сургалт зохион байгуулж байгаа гол зорилго бол өөрөө суралцагчид тэр зэрэг үр дүнтэй бас энэ хөтөлбөрөнд хүрч байгаа юм бэ гэдгийг бас үнэлж дүгнээ цааш нь яваа яаж сайжруулах вэ гэж ингээд бас авч явах юм зорилготой ингээд бид нар уулзалтж байна. Ингээд энэ уулзалтаас үр дүнгууд нэлээд гарна. Манай багш нар санал зөвлөмжүүдээ өгөөд ингээд хамтарч ажиллаа гэж бодож байгаа. хэмжээнд санхүүжүүлээд явбал бас суралцагчдад төгсөөд бас шинэ санаагаа хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй болох юм а гэж бид нар ярилцаж байна.